Өнгөрсөн 19-ний өдөр Пүчөөний гадаад ажилчид ба гадаад хүнтэй гэрэлсэн айл өргөөд Кёнгидо Пүчөөн рүү намрын зугаалгаар явжээ. Азийн хүний эрхийн соёлын хороотой барилга тогтоож ирсэн уг тосгоны мэдээлэл соёлын төвөөс зохион байгуулсан тариалангийн тосгоны бүтээгдэхүүнийг газар дээр нь очиж танилцах үйл ажиллагаанд гадаад хүмүүс оролцжээ. Эхний хөтөлбөр нь алим хураах байсан ба анх удаа үзэж байгаа хүүхдүүдэд алимны мод нь сонин хачиргалтай зүйл байсан байна. Уг сангийн аж ахуйн төлөөлөгчдийн тайлбарын дагуу хураасан алимаа нэг нэгээр нь хайрцагалжээ. Хортон шавж устгах хор хэрэглээгүй цэвэр орчинд боловсрсон алимыг газар дээр нь идэж үцэцгээсэн ажээ. 와샤가 많이 마시죠. 아이고. 와샤가 많이 좋아요. Пүчөөний иргэдийн зассан элбэг дэлбэг хоол унднаас тэдний халуун дотн гүндэг сэтгэлийг мэдэрцгээсэн байна. Мөн дулаахан нарны элчинд алим хурааж өлсөн ходоод гэдсэн алимаар дүүргэжээ. Дараагийн хөтөлбөр нь Солонгосын үндэсний жигмийг хийж үзэх байжээ. Музейн ажилтны танилцуулгын дагуу үндэсний жигмигийн үүсэл гарал ба төрлийн талаар суралцгаасныхаа дараа баяр ёслолын үеэр иддэг үндэсний жигмигийг шууд хийн үзжээ. Бийж сайн амтлаг үндэсний жигмигийг хийнгээ Солонгосын соёлоос биечлэн сурцгаасан байна. 좋아요. 오늘은 이따가 집에 우리 친구 같이 먹어요. 많이 좋아요. Пүчөөн хотын өдөр тутмын амьдралаас холдон очсон газар нь агаар ус сайтай Пүчөөн байсан ба нэг өдрийн хагас гэдэг богинохон цаг байсан ч мартагдашгүй дурсамж болсон байна.